Юу болоод байна? Биеэр минь маань халуун урсгалгүйгээр чөмөг бин цэвэршигдэж байх шиг байна. Гэхдээ цөмөг цэвэршил гэдэг чинь чөмөг цэвэршилтийн хэмжээнд хүрсэн хойно эхэлдэг биз дээ. Би аль хэдийн тэр хэмжээнд хүрчихсэн гэж үү? Үнэхээр шингэнсэн сайхан байна. Уурнаас нь хүзүү хөл тэгээд бүх биеэр нь тархаж байна. Сэрүүн татан мэдрэгдэж байна. Чөмгөн дэх бүх бохирдол биенээс минь гадагшилж байна шиг. Энэ залуу чинь юу болоод байна? Яаж гэрэн цөмөг цэвэршилтийн хэмжээ хүрчдэг байна? Үнэхээр гайхалтай мэдрэмж байна. Цөмөг цэвэршилтийн хэмжээнд хүрснээр эргэн тойрны урдынхаас илүү тод харагдж байна. Шүү лигийн хөдөлгөөн ч гэсэн үзэгчдийн шуугиан ч гэсэн бүгдийг нэг дор харж байна. Ямар онгироо юм бэ? Энэ тулааны ялагч бол дотор цэвэршилтийн давхаргыг нялх хүүхэд ингэтлээ шахна гэж бодсонгүй. Тэнгэрлэг мянган ариун хэлбэрийг ашиглахаас өөр аргагүй хүрлээ. Тэнгэрлэг мянган ариун хэлбэр хэрэглэгчдийн насыг багасгасан биеийн хүчийг огцон мэдүүлэхийг дийлэхгүй бол бууж өгсөн дээр өвхөл бүх зүйл дуусна. Анхааруулсанд баярлалаа. Зүгээр л биеийн хүч нэмэгдсэн бол яаж хариулт гаргах би мэднэ. Санаа зовлтгүй. Тэнгэрийн аянга зөвхөн биеийн хүчийг л нэмэгдүүлсэн. Сүнсний хүч нь хэвээрээ байх ёстой. Сүнс өргөөсөө турш үзэх хамгийн тохиромжтой үе. Луун хайрц идэвхж сая юу болсон бэ? Шуулийг хэсэгхэн зуур таг гацчихсан юм шиг харагдсан. Тийм ээ. Би ч бас харсан. Лё Жэн үнэхээр энэ тулааны ялагч бол Лё Жэн болвол яах вэ? Жуга овгийн хүнтэй оролдвол ингэдэг юм. Эзэн маань чамайг өөх гээд чи өөхнө. Энэ удаа амьд гарлаа гээд аюулгүй гэж бодоод хэрэггүй шүү. Энэ бүхний ард чи л байгаа биз дээ. Яагаад лигээр өвдүүлсэн юм? Одоо сэтлээд чи өөхөж магадгүй тул гэрээслээ битсэн дээр байх шүү. Жуга ов гинэ. Жуурга эсэлтийн жагаалтанд үеэр болсон явдлыг хариуг авах гэж байгаа бололтой. Хариугаа барих цаг болж байна. Намайг шиврээ ориглынж дээрлэхүүлж болохгүй. Жо сайн энэ хүн шиврээ ориглийн шавь нарын хооронд хэрүүл өдөөсөн. Би түүнд сургамж өгөхгүй шийтгэлийг хүлээх үү? Эн чинь эзнийг л зарц болохоос Жон Услын сав биш. Тэгэхээр л манай шавь нарыг хооронд нь тулдуулах гэж өдөөс нь мэдээ шийтгэх хүртэл багш хүртэл биднийг дэмжинэ. Сайн байна. Юу игээд байгаа юм бэ? Би Жуга овгийн 3-р залуу эзний хувийн зарц над гар хүртэл залуу эзэнтэн тэр Лю энэ хүн Жуга овгийн 3-р залуу эзэнтний зарц. Хэрэв чи түүнийг үнэхээр алжвал эзэн дуугүй өнгөрөхгүй л байх та. Жуга овгийн хүнтэй оролцох болохгүй. Шиврээ оргил гадна тойргийн 14-р шавь цоолээд төрөлхийн хэмжээний хагас алхам. Чи шиврээ оргилийн шавь мөн л үсттэй. Тэгээд чи яагаад түүний талд орж байгаа юм? Шиврээ оргил гадны хүмүүс дээрлэхүүлээд зүгээр суух ёстой гэж үү? Лё Жэ битгий дэвргээд бай. Хэрвээ чи түүнд хуруугаа хүргвэл би чамтай тэр доор нь тулдан шүү. Өдөржингөө тулаан энэ тэр хэд солигдоод байх юм. Хүчирхийлэл бол асуудлыг шийдэх сарын ганц арга зам биш. Та хоёр жаахан тавьж харцгаа. Цоолээ чамайг Жуга гэр бүлтэй сайн харилцаатай чинь мэднэ л дээ. Гэхдээ энэ планыг манай шавь нар эхлүүлсэн болохоор би оролцох хэрэггүй. Шиврээ оргилийн гадна тойргийн 7-р зэргийн шавь Жан юу сайн хагас алхам төрлөх хүрээ. Лё Жэн хувьд бол үхэл гэдэг хэтэрхий хатуу шийтгэл. Гэхдээ бас зүгээр өнгөрөх боломжгүй л дээ. Нэг сайхан нүдрэг зүүрүүлээд учраа олцохоор л доо. Жан уусаа хошууч дүүрэгч новш. Хошууд сонин залуу бай. Би заач Жуга алахгүй гэдгийг мэдээд надад ухрахыг санал болгож байна. Тэгвэл би түүний ёстой тань ганц сайн амбаартгаас. Лё Жэн одоо чи түүнд сургамж айлдаж болно. Шиврээ оргилд гайр тариул яадаг гэдгийг нь
мэдрүүлээд өгье л доо. Ингээл дуусаа. Хэдэрхий өрөвч юм аа. Би юу ч мэдэрсэнгүй. Төвлөрсөн цохол байсан минь үнэхээр гайхалтай. Үүнийг задуу жууга пэнд мэддэх хэрэгтэй. Залуу эзэн үүнийг зүгээр өнгөрөхгүй. Энэ үүлэг жуу өмнө шиврээ оргилд ихээхэн асуудал тавьж байсан. Гэхдээ зөвхөн чи л түүний эсрэг зогсох зоригтой. Лю Жан чи ч мундаг юм аа. Найзууд болцгоё. Хамт нэг юм ууцгаа тэгье. Дэмий л санаа зовсон юм байна. Лю Жан энэ асуудлыг үнэхээр сайн шийдсэн байна. Жаун Сян бол хамгийн хянамга шав нарын нэг. Тэр Лю Жанийн найз бол түүнд их тус хүргэж чадна. Дарсны мохлог. Лю Жан чи дөнгөж саяны планы талбай дээр цөмөг шившүүлэх давхарлыг нэвтэрсэн чинь харсан. Чиний хөгжлийн хурд гайхалтай юм аа. Бас чи сүнсний төрлийн ур чадвар мэддэг болтой. Хэсэг хугацааны дараа чи шиврээ оргилын тулгуур баган болох нь гарцаагүй. Ах Сюян чи намайг магтаад байна. Жан юу сайн миний сүнсний өгсийг ашигласныг чинь анзан байна шүү. Дажгүй юм байна. Хаахан магтаад байгаа юм алга. Осны дараа шууд даалгавраа биелүүлж оноо цуглуулахын тулд хэрхэн турхаарсан ч хараагүй байж. Миний нэг найз тамийн ууланд харагдаж байгаа юм л да. Би түүнтэй уулзмаар байна. Чи тийм их оноог юунд тэглэх гэж байгаа юм? Эсвэл түүний суллахад нь туслахмаар байна. Тэгээд юу уулзахад 100 оноо шаардлагатай гэхэд. Гэтэ энэ бол найзынхаа хорих хугацаанд багасгахаас шаарддаг оноо хасуулж юу ч биш. 1000 оноо зөвхөн нэг жилиг нь хасна. Харин 4-5,000 оноо байхад бараг л хангалттай. Лю Ян биш бол Лю Ян гэж хий юм. Тайвширтай Лю Жан. Лю Яныг таньдаг юм уу? Лю та хоёр овг нэг юм байна. Арай. Үнэнийг хэлэхэд тэр миний дүү. Түүний талаар дэлгэрэнгүй ярьж өгөхгүй юу? Тэр бол хаш оргилийн доторх тойргийн шав чи юун жагсаалтанд өндөр байр эзэлдэг. Түүний эргүүлдэг хүн ч олон байсан. Харамсалтай нь тэр ямар нэгэн байдлаар чухал хүмүүсийн гомдоож тамийн ууланд 1000 жил хоригддог шийтгэл авсан. Чойны урсгалын 1000 жилийн түүхэнд ийм юм хязгаарч болж байгаагүй. Хэрэв чи түүнд туслахыг хүсвэл сая оноо авах хэрэгтэй болно. Юу? 1000 жилээ? Мянган жилээ хогдоход үхлээс ялгаа юу байна? Үхснээс доор юм байх нь. Хэний гомдоосноо хамаагүй би сая оноог цуглуулж Лю Яныг аврах ёстой. Бэлтгэлийн өрөө. Бүүм. Цаг давчуу байна. Маргааш сүү багшаас даалгавар авах хэрэгтэй. Маргааш нь сүү багшаа би даалгавар авахаар ирлээ. 50 бай чи манайд ороод хэдхэн онж байна. Гадна дэргийн шавнаа удахгүй эмээ авах гэж байгаа. Тэр бэлтгэлд нь чинь хангалттай. Надад ийм хэрэггүй. Надад илүү оноо хэрэгтэй байна. Яагаад чамд оноо тийм хэрэгтэй байгаа юм бэ? Надад зүгээр л хэрэгтэй байна. Сая оноо төлөвлөнө гэдэг бараг боломжгүй гэдгийг мэдж байгаа ч гэсэн яаж 100 оноо төлөвлөх янтай уулзах хэрэгтэй. За яхав. Энэ бол хамгийн энгийн даалгавар жагсаалт. Аль нэгийг сонгож харуулын ажил нийслэлтэй гэрэл 3 хоног манах 3 оноо. Хамгаалагчтай ажил Пүвэ Копризэд ачаа тавиулах туслах 7 оноо. 9-р далаврын оноо хэдэрхий бага байна. Өдөрт 1 оноо гэхээр Лю Яныг аврахын тулд сая хоног ажиллаж хэрэггүй. Би тийм удаа хүлээж чадахгүй. Юу эднэр чамд багдах юм уу? Илүү өндөр оноотой даалгавар байна уу? Өөрөө хар. Өндөр оноотой даалгавар байгаач чи авч чадахгүй л дээ. 200 оноо. Төрөлхтний сүнсний хүрээний цуутай гэмт техник барих. Энэ ч миний хэмжээний биш юм байна. Шавжны үеэс хамгаалж
устгасан шавжны тооноос хамаарч 1-1000 оноо саналаа жил бүрийн 4-5 дугаар сард өмнөх нутгийн шавжны үеэр асуудал болдог. Тэр үеийн үхлийн шавжинд олноороо тайрдаг. Эзэн хаан үргэлж цэргүүд дэлгэдэг. Зарим урсгал шав нараа явуулдаг. 20 үхлийн шав устгавал 1 оноо. Үхлийн шавжны торгуулагчдыг устгавал мөн 1 оноо. Тэгэхээр багшаа би шавжны үеч тэмцэх даалгавар авъя. Сайн сонголт байна. Энэ номноос чиний авч чадах ганц даалгавар нь энэ байх. Гэхдээ чи явахгүй. Яагаад? Чи үхлийн шавжийг амархан бай гэж бодоод юу? Төлөвчдийн төсөлд хагас хүрээний зарим хөгжүүлэгчид энэ даалгаврыг авдагч үхэх магадлал 60% байдаг. Чи бол үхэх нь тодорхой болсон дээр ойлголоо. Гэхдээ би энэ даалгаврыг авах хэрэгтэй. Ойлгосон гэсэн шүү. Чи явахгүй. Сүү багшаа, та миний төлөө санаа зовж байгааг мэдж байна. Гэхдээ надад оноо үнэхээр хэрэгтэй байгаа болохоор энэ даалгаврыг явах ёстой. Яагаад чамайг оноо тийм хэрэгтэй байгаа юм? Хэлэхгүй юу? Тэгвэл хэлэхэд бэрэн болох үед даалгавар ав. Чүн. Би өрөө рүүгээ бутлаа. Чи явахгүй юм уу? Ямар зөрүүд юм бэ? Жэн чадварлаг гэд имэж байгаач өндөр түвшний даалгавар авахд хэдэрт байна. За яг зөрүүлээд байгаа юм чинь хүснээр нь болъё. Юу болоод байна? Амьд эргэж ирэхгүй байхдаа өгмөр байгаа юм бол хэн ч болиулахгүй. Баярлалаа багшаа. Би магаш зам дараа үхлийн шавжнаар хэрэг хүчтэйг мэдэхгүй болохоор аль болох сайн бэлдэх хэрэгтэй. Энэ сэлэм сайн болохоор гайхад хайран байна. Гэхдээ өөрийг хөгжүүлэх нь хамгийн зөв сонголт. Сэлэм бол ердөө л сэлэм. Энэ эндээгээ сэлэм 2 луун хасны асаасны гэж бодсонгүй. Шинэ Лианы тамийн галын сэлмнээс ч илүү юм байна. Маргааш нь ихэн зөрүүд хүүхэд юм да. Хэдгүй хонж байж ийм аюултай даалгавар авчих юм. Лёжэн өөрт нь хайдий. Миний гар хүрэхгүй газар байгаа болохоор би юу хийж чадахгүй. Хөөе жаалаа. Чи бас үхлийн шавж алах гэж байгаа юм уу? Чөмөг цэвэрлэх хүрээний шинэхэн хэзээс ийм даалгавар авдаг болчихов. Төрлөх сүнсний хагас хүрээнд хүрсэн надад амаргүй байсан юм шүү. Асуудал байна уу? Хөөе чи надад тэмдгэж хамгаалж чадахгүй л байхдаа одоо минийх боллоо. Уучлаарай найз минь, тоглосон юм өшөөгөөч. Гэхээ чамайг бас энэ даалгаварт явж байгаа мэдсэнгүй инхээр амар болох нь дээ. Би хангалттай байхад өөрөө хүрээд ирлээ. Лёжэн, чиний дуусах цаг боллоо. Стэг тэрэг агаарын жил ирчихлээ. Бүлгэмд элсгэд сонсож байсан агаарын жилээр хүмүүсийн даалгаврын хөгж байгааг нь анх удаа харж байна. Энэ чинь агаарын нисж өдөрт 1000 бээр газар тулдаг үн чинь дээд зэрэглэн шван дэвсгэртэй тэнцүү. Эзэн түүний өмнөд хэсэг юу дүнгэнээд байна. Үхлийн цох халдлаа. Болгоомжтой. Энэ үхлийн цог байх нэ. Сайхан ээ. Чин юу бүлгэмийн шав боб оргил мен чаны төрөл хүрээ. Үхлийн цохны хэвлийн хэсэг маш хатуу. Сул тал нь толгой. Тиймээс тийш нь цох хэрэгтэй. Навч энэ үхлийн цохнууд агаарын жилний доод хэсэг рүү довтолж байна. Тас ямар азгүй газар буучгаа үхлийн цохнуудын бүслүүлчихлээ. Хурдан чадлаараа тулд өөгүй. Энд нь үхлийн цохны торгойлогчд байна. Энгийн цохноос хамаагүй хүчтэй бас 100 зугаараа байна. Юу болоод байна? Бид бүгд үхэх нь. Эзэн хааны цэргүүд биднийг авралаа. Эзэн хааны хайрам Чэнлэн отод 100 захирагч
гал эзэн хааны зөвхөн нэгдсэн нэг командаар хатуу дүрм журмаар үйл ажиллагаа явуулдаг гэсэн сонсмоос ганцаардсан байдлаар чин юу бүлмийн шав нарыг гүйцэхгүйч нийтдээ багтахааргүйч өнөөдөр энийг харлаа. Би Чинлэн Отроидын дайчин Отроидын ахлагч Чинүү бүлмийн шав нар сонсч бай. Амьд үлдэхийг хүсвэл бидэнтэй яв. Гэхдээ бид алсан цохныхоо цөмийг аваагүй байна. Энд ирсэн зорилго маань ч оноо цуглуулах байсан юм. Тийм ээ тэд өсөхгүй байсан ч бид олзоо авахыг хүсэж байна. Жаахан хүлээж болох уу бид юу хийх гэж байгааг ч мэдж байна. Гэхдээ сайн бод үхлийн цонх арим ийшээ төхөж байгааг илрүүлсэн. Хэрвээ энд үлдэж өгөхийг хүсвэл бид та нарыг орхиод явлаа. Эзэн хааны навчнууд Чинүү бүлгийнхэнтэй таарамжгүй гэдгийг нь харууллаа да. Хамтын ажиллагаа гэдэг нь худлаа байж тэд бидний амийг аварсан л болно. Ордооны хувьд тэднийг хамаагүй хэрэг. Одоохондоо тэдний бааз руу явцгаая. Эзэн хааны цэргийн бааз луун цайз. Өнөөдрийн дамарцгаа та нарын ихэнх нь үхлийн цонх алга даалгаварт гүйцэтгэх байсан. Тиймээс луун цайзны дүрмд журмыг мэдэж байгаа байх. Хэрэв эзэн хааны цагтаа үхлийн цонх алахыг хүсвэл маргааш энд хүлээж байгаарай. Авсан баярлалаа ах луу. Гэхдээ бид өөрсдөө хийх шийдсэн. Эцэст нь бид оноо цуглуулах гэж ирсэн. Тэгвэл бид явлаа. Хэрэв өөрсдийнхөө замаар явах хүсвэл бид явах боломжтой. Чинүү бүлмийн шав нар сайн планч ч гэсэн юм хэцүү үхлийн цонхны зүрхт бүсдүүлэхээр таран жожглохдоо би эзэн хааны цэргийн командч дагсан дээр үлдсэн хүмүүс та дөрвөлэн үү? Нэрээ хэлэхгүй юу? Лю Жэн, Жа Шушэн, Ян Тай, Мэн Чанжэ. Сайн байна. Тэгвэл одоо амарцгаа маргааш өглөө хамт хөдлөн ойлголоо. Луун цайзны гүнд Люан Жинүү луун цайзад байгаа гэдэгт итгэлтэй байна уу? Сайн мэдээлэл аваагүй бол энд буухыг хүсэхгүй байсан юм. Луун цайз эзэн хааны цэргийн эзэмшил алуурхан хийчихэд аюулгүй ухрах амаргүй байх. Хэзээ хөдөлгөхөө шийдсэн үү? Санаа зовж болохгүй бид зохицуулна. Ноён жүгээтийн төлөө ажиллаж байгаа болохоор би чадхаараа л хичээнэ. Луун цайз хүртэл ирсэн болохоор үхлийн цонх алхаар л гарахлах. Бидэнд боломж олдоно. Гэхдээ түүнийг алах өөр олон арга байгаа. Заримдаа бид гар хуруугаач хөдлөхгүй шаардлагагүй. Нисдэг тэрэг агаар инжин